За одоо энэ ташилэн балжид чинь тамжил намбар жилийн гэдэг нь хэдэг бол 1447 онд банчин тамжиж юм гэдэг сутар тарны намлал сонслыг ялгамж одоо банчин тамжиж гиндэн дэв юм одоо зүуд богд зогоо бэр юу гэж орсон гэхээр гиндэн дэв гэж өөрийг нь чамштэй дээрээдүүд одоо энэ газар чиний энэ газар одоо шалгадаг ухаан одоо цадмын ном буюу шалгадаг ухааны шиг ихэд ирэх юм байна гэж ишиг үзүүлсэн гэж мэд одоо цамаа намдал цамаа наммай цамаа ирдэг цамаа күндүү тэргүүтэй эдгээр зүгээр ялгамжид ингэж сонсол саналыг үлддэг байсан ингээд анх тэгж одоо ёс
үйлснээс одоо хүртэл одоо ингээд дээдийн бурхны номыг сонсох санахыг одоо хүртэл ингэж одоо сонсож, номлож, санаж, бэлсгэж түнэгээ бэлсгэж ирсэн байна. Одоо гэвч одоо 1959 онд одоо төвдөд Хятадууд одоо орж ирснээс хойш одоо түүнд одоо шашин залгуулах боломж байхгүйгээс шалтгаалan одоо анх энтгэгд орж ирсэн байна. Энтгэж орж ирснийхэн дараа далай багшийн зарилгаар одоо Сара, Гандан, Баревон гэсэн одоо энэ гурван газар хийгээд мөн одоо энэ одооны энэ Дашилбан Тацанг одоо байгуул гэж далай багш урдныхтай адилхан байгуулан одоо хүртэл одоо ингэж одоо дээдийн намыг сонсох санах бэлтгэхийг одоо хүртэл ингээд дээдийн намыг бэлсгэж одоо явж байна. Жинэр гонсоо жагон ч бод чөөнө чөдөө ч бод дашил номер цамаа нандж үзсэн чи гадын жагон шалдан чугдаг гэдэг юм. Ширнэ гэдэг юм чинь Ширнэ гэдэг номыг одоо далаа багш ном айлтгуулгын бацсаад оруулахгүй тухайд одоо энэ номыг алдаж Тарин далах дадатам гадигатай бараагатай барасан гадай бодой суугаа гэсэн тарныг уншиж одоо барцсаад ирлээ. Тэгээд дараа ном айлтгуулсан ба.
Dola Bemba Chana Lamshe Nije Chide Dundwa Zeba Kanda Yanda Dembe Tona Namba Kunde Nazo Dezo Nyende Chanchu Sembe Soje Sangi Yumde La Janze Lo Dola Benje Doje Adabdu Be Bando Gyoba Shoni La Ye La Tenju Damje Dona Denze Towa Mawe Nima Guja Yayon Gwangde Tada Denye Tenju Rizu Samo Saye Yawe Lunje Tejo Ume Jeze Lulu Shabla Sowan Tese To Keshin Dubi Shinan Dubda Yazu Abada Ludu Shunze Gunje Sunyo Yaze Paba Lala Sowan Pabe Gomba Tenjuan Tadu Tayo Minjan Samje Same Saje Duba Shoye Saje Sanje Janje Shabla Sowan Dembe Ngobo Keso Taga Sema Tuna Shido Sheba Dude Shodo Yondo Bandi Lobo Lende Shela Sowan Tende Genye Diba Samni Tanye Seve Nando Ome Sabge Domje Donga Yondo Geze Dawa Dabala Sowan Mozala Mejo Ninja Jembe Sabda Jaje Tezo Nama Kezan Duje Sola Dunye Jaze Shiva Lala Sowan Duje Kamshi Nido Ome Sode Uze Tezo Jaye Kabe Jongzo Jade Bede Keje Shiva Sola Sowan Tada Ome Tada Shila Gore Doyo Shindo Leda Kanjo Yade Trume Sade Peme Mazo Shala Sowa Chambe Jesu Teje Deno Lepara Baye Gyaje Lande Gyabe Loje Namre Shinde Geze Tome Shala Sowa De Shongo De Do Niedo Chedo Namre Duda Sade Kunje Nieba Tabe Gebe Lobe Inye Shala Sowa Tube Sholo Ngodo Reba Tunjire Cheme Angwaya Namje Lome Jeze Sema Choye Yombe Shabla Sowa Chino Zeme Negon Lego Doze Zabye Lamge Tilan Ngedere Mejo Shuzo Domye Chige Tabe Shabla Sowa De Tome Abuje Lewa Shesya Yeme Tada Ome Soji Genje Shunde Nave Dame Papa Chode Shabla Sowa De Yomde Jela Yave Londe Me Bama Gomba Me Ma Cheche Yomso Cheche Shunjo Sade Lobe Singe Sambo Sowa Dowa Gomde Gomde Leno Tamje Yome Loje Sowa Manura Leto Denge Sojo Yunde Wege Shabla Sowa
Застөвдийн шишнийг аривтхан ачид их жигийг тасайгал тэр мэт чинүүсэн мэрэгдийн хахтаа сайдсан номлын баттай шижгийн үднэ сойрхол тавьсан үүсэг боловсруулахыг хүслийг ажилласан хөтөл байдлын ясан дарш хоёр үнний утгыг мэдээд орох одоо намбас хийгээд бүтээсэн ишамлын шашныг барин хийхгээд арай нагарч байгаа сангаад байдаг шашны үлийг үүсдэг болох цагийг бүтээсэн машинтар Түнээр судалт төрний аваад төгсгсөн сан мөрөж хоёр тусыг аяндаа бүтэд бүхний хөтөлбөр олон хутга. Тэгтүү болоод цаамтан бүгд их
천천히 나타나 우스랑다 어쨌든 우하나고다 샤다도 우하니 어는 오르티게 톤더식스 팀이 우리에게 두는 것에 아무래도 밑에 것과 үлдэгтийгээ бас гим нөгөө дайгараа сарцах гэх хоёр гишүүн нөгөө төгөлдөж нөгөө тэг гоцоо ямчлан магадгүй бусад нөгөөдийг дагуулсан байлгах эсэргүүцлэгч нөгөөдийг нэг нэг гурав барьсан бодлоготой гоцоортой амьсгалын дэд авиас Мончоноор оошсон хэд илтэд болох яамчаатай бохомчгийн хотны шишнийг иш шочир шалтгааны үүрээс маш их ухаараа үтэгээд орон төлөвтний мөрөд мөрөг хөвгөлтэй хэрэг учир шалтгааны үүрээс олон болох тэрний болсон гишүүнийг Уготхийг машид найруулан шинжиг хийгээд дагуулсан байсан дахин босуулахад муу бодол нугуудыг тор нугуудыг дэвчих болтугай. Мандлыг шууд мандлаа шууд уншиж. Дараа нь диншиг байгаа. Диншиг үйл уншаарай. Газар дэлхийг хүчсээр дүргээд чимэглэн Бурхны орон зоригдож өргөснө хамаг автан Бурхны оронд зорчих болтгоо
Ямар мэт таарсан шав ногоодтай ямар мэт таарсан шав ногоодтай тааруулан барьж агуу их номны хорыг туулган сойрхоо Багшийн зүгээс одоо зөв сэтгэлээр одоо алдар нэрийг бодлохгүйгээр яг зөв сэтгэлээр одоо та нарын зүгээс ч гэсэн номонд одоход хэрэгтэй номонд одох хэрэгтэй байгаа. Ном ертөнцийн 8 номын эрхэнд одвол номонд оддог юм аа. Тийм учраас ёсонд одоо санжижидэн цогжийн сургуулаа гэдэг 4 шатыг 3 уншдаг. Тийм учраас энэ 4 шатыг 3 унших үест номонд одоход одоо энэ үстээр ярьж байгаа ном гэвэл Бурхны номыг ярьж байгаа. Тийм учраас номонд одох оюун номонд одоход аврал хэрэгтэй байдаг юм аа. Аврал гэдэг нь одоо Бурхан их айдас жинлэмтэй юм аа. Ном айдас жинлэмтэй юм аа. Ном гэдэг нь одоо зүгээр ингээд Бурханыхаа өрөөнд тавьчихдаг тийм зүйл айдас жинлэмтэй зүйлгээд ховрог гэдэг нь одоо бидний харагдаад байгаа лам ховрогуд энэ төдөөгөр болохгүй. Ажууд лам гэдэг номон дотроос одоо Бурхан Эрдэнэ, ном Эрдэнэ, ховрог Эрдэнэ гурвыг ялгаануудыг тус нь ингээд одоо мөн чанар ялгаануудыг гаргасан зарлигсан байдаг. Мөн додожийн дотор ч гэсэн түүнээс арай наривчлаг гаргасан байдаг. Тийм учраас ном гэдэг нь эхлээд ингэж сэтгэлээ номгох хэрэгтэй байдаг юм аа. Тийм учраас эхэнд нь аврал одуулах сонсох санах үед бид нар аврал одуулах хэрэгтэй. Тэгэхээр Бурхны номонд одоход Бурхны ном болох үг нь аврал одуулах үгээр ялгана. Тэгэхээр одоо Бурхны номод дотор 3 Эрдэнэ 3 аврал гэдэг номоос дотор их одоо маш чухал юм аа. Тэгэхээр бид нэр өөрсдийн ингээд сэтгэлд байгаа эрдэнэрээр хэлээр ховрог эрдэнэ болдог. Гол нь бол хамгийн гол эрдэнэ бол ном эрдэнэ юм аа. Тийм учраас өөрөө бурхан багш бурхан болсноор шавнартаа ном үзүүлээд одоо үесээгээд эцсийн тэр одоо хөсөж байгаа зүйлийг нь үзүүлж байгаа. Тийм учраас бурханд аврал одуулсан төдийгөр одоо бидний өөрсдөө хэрэг бүтэхгүй. Тийм учраас одоо бурхан багш одоо амтны хилэнцгийг одоо гараараа арилахгүй, усаараа байхгүй, мөн өөрийн эрдэмээ бусдад юу хэлэхгүй гэсэн альцсан байдаг. Тийм учраас ном эрдэнэ гэдэг нь маш чухал. Одоо гол нь бол одоо ном эрдэнэ гэдэг бол говьдон даламд энэ хоёр зүйлийг хэлдэг. Одоо хорхон үнэн мөн хорхот тэр зам мөр үнэн гэсэн энэ хоёр зүйлийг хэлдэг.
Тэгэхээр одоо энэ хорихын үнэ гэдэг зүйлийн дөрвөн ялгаа байдаг. Энэ дөрөв ингээд үнэхээр төрөлдөг юм бахад зөвхөн ойролцооны төдий ирсэн ойлгох төдийгөр одоо ингээд сэтгэл нь ингээд амар болтой борж ирдэг. Тийм учраас тэгэхээр одоо ном эрдэнэ гэдгийг сайн танин мэдэх хэрэгтэй. Тэр дотроос одоо хорихын үнэн тэр дотроос гэтлэхүй гэдэг одоо ном гэдэг бол үнэхээр одоо орчлонгоос гэтлэхүй төрөдөг. Тэр нь бол жинхэнэ одоо ном эрдэнэ юм аа. Тийм учраас тэрийг бид нэр өөрсдийнхөө сэтгэлд одоо үүсгэх гэж төрүүлэх ёстой. Тэгэхээр одоо тэрийг өөрсдийнхөө сэтгэл төрүүлснээр бид нэр Нисванесын одоо хүлээснээс ангижирж байгаа юм аа. Тэгэхээр бид нар одоо энэ дэр Нисванес мөн одоо шунал уур тэдгүүрээс одоо их олон үйл муу үйл хурааж байгаа учраас түүнээс гэтлэхийн тухайд бид нар ном эрдэнэ даврал бодулдаг. Тэгэхээр одоо бидний энэ сэтгэл одоо мухагийн эрхэнд орсон байгаа. Тэгэхээр түүний ерөндөгийг нь дахин бодсноор ингээд олон удаа бодсон дадуулснаар хүн ингээд залуу насандаа ингээд Нисванес шунал уурын эрхэнд орсон байсан ч гэсэн одоо хөгшрөөд одоо ингээд нас ахих тусам одоо ингээд нөгөө нэг шунал уур нь улам багдах ингээд юм зүйл гардаг. Тийм учраас тийм ном эрдэнэ гэдэг номыг бид нар маш одоо хэрэгтэй юм а гэж бодоод ингээд номонд авралт авах хэрэгтэй. За түүнийг одоо ингээд үзүүлж байгаа багш л одоо бурхан юм а. Одоо нарны гэрэл одоо бадамлынхаа цэцгийн дэлбэг дэлгдэг шиг одоо ном бол энэ ертөнцийн одоо харанхуйг одоо арилгадаг. Тэгэхээр одоо энэ ертөнцийн одоо харанхуйг арилгаж байгаа хээ юм бэ гэхээр одоо бурхан багш юм а. Би нэг бол одоо зөвхөн би өөрөө бурхны шашинтны үдээс хэлээг юм аа. Тэгэхээр энэ одоо Замбулын хорвоо дээр маш олон шашин байгаа, үзэлтэй шашин байгаа, үзэлгүй шашин байгаа, одоо бурхны шашин, тэрсүүдийн шашин гэсэн маш олон шашин байгаа. Тэр бүгдэр дотроос одоо бурхан багшийн зарлигсан тэр зарлиг түүнд одоо бурхан багш өөрөө юу зөвсөөр миний шашинд одоо надад сүсэлэг төдийгөр одоо ингээд хүлээн зөвшөөрөх хэрэггүй. Эхлээд та нар шинжлэх ёстой. Хэрэг учир шалтгаантай байх юм бол та нар хүлээн зөвшөөрөө. Тэгээд ингээд ухааны үүднээс одоо шинжилж учир шалтгааныг олж учир шалтгаан байх төдийгөр болохгүй түүнийг ингээд анхааран авснаар өөрийн сэтгэл өөрчлөгдөх юм бол түүнийг одоо ингээд одоо ингээд та нар хүлээн зөвшөөрөө гэж одоо бурхан багш одоо ингэж өөрөө альцсан юм аа. Мөн одоо энэ Замбулын энэ хорвоо дээр олон багш байгаа боловч миний шашныг шууд итгэх хэрэггүй. Одоо эхлээд шинжил гэсэн айлцсан ганцхан бурхан багш юм аа. Тийм учраас бурханы ном одоо ингээд ухааны үүднээс шинжилж ингэж магадлал олдог тийм зүйл юм аа. Тийм учраас одоо тэр номыг одоо ингэж үзүүлдэг багш гэдэг бол одоо бурхан бол үнэхээр тийм ухааны үүднээс зөвхөн ухаан төдийгөр бас бус мөн их хөлгөн баг хөлгөн дөрвөн тогтсон тал тэргүүтэй мөн арга бэлэг мөн одоо бодгал оюун доор дээд гэх ялгаа бол ялгалгүйгээр өөрсдийнх нь оюунд нь тааруулан их олон номыг төрлөсөн үнэхээр тийм гайхалтай юм аа. Тэгэхээр одоо нарны гэрэл одоо бадамлынхаа цэцгийн дэлбэг ингэж дэлгэгдэхтэй адилхан одоо бурхны ном бол одоо ертөнцийн харахыг арилгадаг юм аа. Тэгэхээр одоо тэр одоо хорихын үнэн тэр зам мөрөн үнэн гэсэн тэр хоёрт одоо ингэж бүр ингэж хүч гаргаад ингэж явцсан тийм одоо ховрогт одоо тэр ингээд өөртөө ингээд дадуулсан хувргийг одоо хувраг эрдэнэ гэдгээ. Тэгэхээр одоо энэ альцсан бурхан эрдэнэ, ном эрдэнэ, хуруу эрдэнэ энэ гурав нь одоо бурхны шашинтны одоо авралын ор юм аа. Одоо энэ гуравд одоо учир шалтгааны үүднээс одоо ингээд аврал бодуулах хэвээр. Одоо аврал бодуулах ёс нь ямар аврал бодуулах ёс нь ямар юм бэ гэхээр хангуй гол нь бол одоо тийм цэвэр тийм сүжиг байдаг. Тэгэхээр санжижүүдэн сууж чономлоо жанчаа бардаганы чавсаж байна. Да жанчаа бардагд боди хүртэл гэдэг дээр энэ дээр цагийн ялгаа гаргаж байгаа.
жаншуу гэдэг дээр одоо бод гэдэг дээр их бодыг хэлж байгаа. Одоо бод их хөлгний одоо ирэмэлцдэг бодыг хэлж байгаа. За тэрийг олохыг хүртэл би одоо аврал одуулъя. За сүүлийн 2 шатыг одоо сэтгэл бод сэтгэлийг үзүүлж байгаа. Хамгийн сүүлийн шат болох долоо пажир санжир дүүбэршөө гэдэг дээр амьтны тусын тулд Бурхны утгийг олё гэж байгаа. Үүн дээр одоо Нисванесын түүтгэрийг зөвхөн одоо твсэн төдий биш. Мөн Нисванесын түүтгэр одоо мэдгтүүнүүд хоёулынгийн твсэн дээр Бурхны утгийг олё гэж ирмэлцэж байгаамаа. Тэгсээ тэр одоо Нисванесын түүтгэр мэдгтүүний түүтгэр тэр хоёулынгийн твсэн Бурхны утгийг олё гэж ирмэлцэж байгаа учраас их хөлгөний ингээд одоо бод сэтгэлийг үзүүлж байгаа. Тийм учраас номонд одоход Бурхны номонд одоход аврал одуулах хэрэгтэй байдаг. За номон дотор бас мөн одоо Бурхны утгийг олох ном болоход бод сэтгэлээр эзлэх хэрэгтэй байдаг. Тийм учраас одоо миний өглөг тэргүүтнээ үлдсэн буйнаар гэд одоогийн жинсожив суднамжи гэж одоо ихэнх нь одоо уншсан байдаг. За яг илтэд одоо өглөг тэргүүтнээ гэж үлдсэн учраас одоо нэг суднамжи гэж уншдаг. Гэвч суг тэргүүтээ гэж хэлсэн учраас түрэн дотор одоо нэг хоосон чанарын үзлийн тэм буян бас ордог юм аа. Ялгамжт. Одоо бодиг хөтөл би одоо 3 эрдэнэ даврал одуулаа гэсэн би гэсэн үг гарч байгаа. Мөн түүний дор одоо би миний өглөг тэрүүтнэр үлдсэн буйны хүчээр гэсэн би гэсэн одоо миний гэсэн үг орж байгаа. Та үүнийг би бас одоо ингээд сая өнгөрсөн хэд хоног сараад одоо шинжлэх ухааны хурал дээр би бас би гэдэг тал дээр ингээд олонтой ингээд ярилцсан. Тэгэхдээ энэ би гэдэг бол одоо би гэсэн энэ үзэл одоо бодол амтан бүгдэд байдгаа. Одоо энэ адгуус амтан торхооноос нааш бүх амтанд байдгаа. Тэгэхээр одоо би гэж байгаа маань яг эцэтхэн эзлээ тулах юм бол Томьёндо ч гэсэн одоо өөрийнхөө талд бүтсэн гэдэг хүлээн зөвшөөрдөг одоо хэтрүүлгийн тогтсон тааллын түүнийг одоо хэлээд түүний тогтсон тааллыг яриад байгаа тэр биеийг одоо ингэж үзүүлж байгаамаа. Тэгэхээр одоо ганцхан би биш. Одоо биеэр жишээд одоо энэ сав шим ертөнц бүгд одоо нэр төдий гэж үзүүлсэн байдаг. Нэр төдийгөр одоо ингээд үйл хураагч, үйл хураалгач гэсэн зүйлүүд одоо байгаа. Тэгэхээр одоо бодиг хөдөл би одоо аврал одуулъя гэсэн би гэсэн. Тэгэд би одоо үйлдсэн одоо буян гэсэн одоо өглөг тэргүүтний үйлдсэн буян гэсэн би гэсэн одоо үүнийг одоо мэдхийг тулд одоо парчин буюу пирамид одоо мадимага энэ хоёрыг сайн үзэх ёстой. Тэгэхээр одоо тэр баран бэлэг пирамид одоо мадимага буюу төв үзэл эднэрийг үзсэн хүн бол одоо даг гэсэн энэ үг одоо би гэсэн энэ үг гарах төдийгөр л одоо би гэдэг чинь өөрийнхөө талаас бүтсэн юм байхгүй гэсэн юм оюун ухаанд нь аяндаа ингээд ургаад ирдэг юм аа. Тэгэхээр бурхан багшаас зарлигсан 84,000 номын зохисоос дотор одоо гүн ном, агуу ном гэсэн 2 ном байгаа. Тэгэхээр тэр хоёр дээр гарсан одоо бод сэтгэлээр эзэлдэгтгийн үднээс тийм ээ бурхны утгийг олохын тухайд одоо ингэж олох хэрэгтэй. Тэгэхээр за хамт уншаарай. Ла жэнчо бардо дайне жавсооч даги жэнсооч цонамж долла дэнчэр санжэ догорш санжэ жодон санжэ жонамла жэнчо бардо дайне жавсоо даги жэнсооч цонамж долла дэнчэр санжэ догорш санжэ жодон санжэ жонамла жэнчо бардо дайне даги жэнсооч цонамж долла дэнчэр санжэ догорш цай халуун байна уу ямар байна? За цайныхаа өргөлийг өргөчөө.
За. За өнөөдөр их олон газараас хурсан их олон хүмүүс ирсэн байна. Та ялгамжт олон орноос бүр ингэж тусгайлж ингэж сонирхож олон ирсэн хүмүүс байна. Та тэгэхээр та бүгдэд бүдэн сайн байна уу гэж хэлье. Та нар бүр ингэж маш чухалчлаад ирсэн байгаа. Мөн одоо ингээд хэлний зүг дээр хэлний тал дээр ингээд шууд ойлгохдохгүй ингээд тийм зүйл байгаа. Тийм учраас ингээд хэлмэрчээр ингээд залгуулж ингээд ойлгож байгаа тиймэрхүү хүмүүс байгаа. Та ялгамжсэн ямар ч гэсэн бүгдийг нь ойлгодог маа гэх техник одоо ямар ч гэсэн өөрийнхөө болцоогоор ингээд ойлгож байгаа. Та нар ингээд одоо их олон ч ингээд чухалчлаад ирсэн байгаа. За өнөөдөр одоо миний хэлэх зүйл одоо цадмын шин буюу шалгадаг ухааны одоо номыг би айлтна. Та шалгадаг ухааны ном гэдэг маань Бурхан багш Бурхан багшийн судар дотор мөн Балигийн ном дотор ч гэсэн бас ингээд учир шалтгааны найлцсан зарим гарсан байгаа. Да ялгамж одоо их хөлөгний одоо ширчингийн ном дотор бас ирсэн байгаа. Тийм учраас тэгэхээр сэгжээд дараа гэдэг дээр одоо ингээд ухааны үйлдэлнээс ингээд шинжилж үзэх зайлцсан байна. Тийм учраас шинжилж үзэх нь маш чухал юм аа. Тэгэхээр ингээд Бурхан багшийн хоёр зарлиг байлаа ч гэсэн нэг хөлийн зөвшөөрөөд нэг нь хөлийн зөвшөөрж болохгүй, нэг нь хөлийн зөвшөөрж болно гэсэн ийм хоёр ном байхад тэгэхээр алийг яг хөлийн зөвшөөрөх юм бэ гэхлээр яг учир шалтгааны үүднээс шинжилж үзээд аль нь зөв байна төрийг ингээд хөлийн зөвшөөрөөд учир шалтгааны үүднээс ингээд шинжилээд хөлийн болохгүй зүйлийг нь хөлийн зөвшөөргөө. Тийм учраас ухааны үүднээс шинжилж үзэх гэдэг бол маш чухал юм аа. Тийм учраас одоо их хөлөгний судар дөдөө гонтол судрыг аваад үзсэн ч гэсэн одоо тэр дөдөө гонтол гэдэг судрын өгүүлбэртгэн үзэхэд одоо дундах одоо номын хөрдөн одоо дүрсээс одоо намчин одоо Бурханы утгыг хүртэл бүх зүйлийг одоо мөн чанараасаа байхгүй таны зөвхөн томьёодуудыг байгаа гэдээ айлцах юм бол одоо нөгөө хүмүүст одоо буруу үзэл төрөх тийм гэмтэн нугуудад гурван зүйлд таалаад ингэж айлцсан юм аа гэдэг гонтол дээр ингэж айлцсан юм аа гэд тэгэж хэлж болно. Тийм учраас одоо бэлэг пирамидын судар дотор яг үгийг нь яг ингээд яг байгаагаар нь ингээд хөлийн зөвшөөрөх юм бол тэгэхээр хөлийн зөвшөөрөл болж гин гэж одоо тийм ухааны үүднээс ингээд шинжилээд үзэл болж ивэл түүний дараа айлцсан дөдөө гонтолыг бол хэргийн тухайд үйлцэн гэдэг юм а гэд бид нар амархан ойлгож чаднаа. Тэгэхээр бид нар ямарваа нэгэн Бурханы зарлиг байлаа гэхэд ухааны үүднээс шинжилж үзээд зөв бурууг нь мэднэ үхэхээс зөвхөн эштингээд тулгуурлаг үзэх юм бол зарим номон дээр Бурхан багшийн зарим номыг мөн гэсэн байгаа, зарим номон дээр нь тэрийг биш гэсэн байгаа. Тийм учраас эшид тулгуурлан ингээд шийднэ гэвэл чадахгүй. Тэгэхээр одоо зарим нэг номыг нэг шууд ингээд хөлийн зөвшөөрчих юм бол ухааны үүднээс шинжилдэг хүмүүс ингээд асуунгууд бид нар жоохон тийм хэцүү болдог. Тэгэхээр Бурхан багш зарим үеэс дээрээ нэг өөр ялдаад өөр нэг үеэс дээрээ бас нэг өөр айлтдаг. Тэгэхээр ингээ хүндэтгэлийн хэлээр ярьдгүй махад Бурхан багшийн өөрийнх нь тэр бодол дотор ингээ зөрөгдөд байгаа юм шиг тиймэрхүү бас юм гарч магадгүй. Тэгэхээр зарим үеэстэй ингээ Бурхан багш нэг сэтгэл тавь юм шиг, зарим үеэстэй Бурхан багш сэтгэл ам 50 бус байсан юм шиг тийм юм азар гэдэг нь тийм бол биш ээ.
Тэгэхээр бурхан багш тэдгээр бүгдийг одоо юуны тулд айдсан бэ гэхээр амьтны тэр амьтан бүгд дор дороо өөр өөрийн гэсэн бодол санаа байдаг учраас тэдгээр тааруулахын тухайд айлцсан юм аа. Тийм учраас үнэхээр одоо маш чухал зүйлээ. Үнэхээр одоо гайхамар юм аа. Тэгэхээр одоо тэр шав нугад буюу амьтад одоо оюун санаа нь өөр мөн одоо өөрсдийнх нь чухалчаа сонирхож байгаа зүйлүүд нь өөр учраас бурхан багш түнд нь таруулаад ингээд өөрөөр айлцсан байдаг юм аа. Тэгэхээр одоо ингээд олон зүйл ингээд өөрөөр олон зүйлийг айлцсныг ингээд харахад бурхан багш үнэхээр одоо арганд мэрэгсэн одоо аяндаа ингээд төрнөө. Тэгэхээр тэр нь ч гэсэн бид нарт ингээд тус байдаг юм аа. Тэгэхээр одоо бурхан багш тэргүүтээ нэг багшийн ингээд шав дотроо ч гэсэн ингээд олон ингээд оюун санааны ялгаа тийм гардаг байдаг. Мөн одоо энэ замбуулын хорвоо дээрх цаг нь өөр, газар нь өөр, орчин тойрон нь өөр, мөн одоо ёс заншил нь өөр. Тийм олон одоо багш нар олон гарсан байдаг. Олон гарсныхаа дагуу олон зарлиг айлцсан байдаг. Мөн тэр цагтаа тэр үеэстэй ингээд тэр үеийнхаа хүмүүст ингээд тааруулан ингээд айлцсан байдаг юм аа. Тэдгээр бүгд л одоо асрал нэгүсэл хэрэгтэй. Түүний ингээд гишүүн болох одоо ингээд нөхөрт одоо болоо мэдэл одоо төвчгөө эднэр хэрэгтэй гэж айлцсан байдаг. Тийм учраас одоо энэ замбуулын хорвоо дээр байгаа одоо энэ бүх шашин одоо хүмүүн төрлөختөнд тустай юм аа. Хүмүүн төрлөختөнд туслахын тийм сэтгэлээр ингээд гарч ирсэн юм аа. Тэгэхээр уур гэдэг бол өөр ч ингээд амгалангүй болоод бусдад хоролттой байдаг учраас бүх шашин асрал нэгүслийг ингээд айлцсан байдаг. Тэгэхээр одоо ингээд бүхэл шашин орчлон хорвоо дээр байгаа бүхэл шашин одоо амтан одоо их олон амтан ингээд өөр ингээд бодол сэтгэлтэй ингээд өөр дур сонирхолтой байдаг тэдгээ тааруулд ингээд айлцсан байдаг учраас шашин бүгд одоо ингээд замлын хорвоо дээр ингээд хэрэгтэй маш хэрэгтэй юм аа. Тэгэхээр одоо энэ цамын одоо энэ буюу намтал гэдэг энэ номон дээр гэсэн одоо ертөнцийн эзэнг одоо хүлээн зөвшөөрмөл болох уу гэсэн ухааны үднээс ингээд болох уу гэж нотлон болгосон байдаг. Тэгж байдаг ч гэсэн одоо ертөнцийн эзэн байгаа гэж одоо хүлээн зөвшөөрдөг шашин бол түүнийг ингээд түүнд орж байгаа хүмүүстээ одоо маш чухал болж байгаа. Яагаад тэгэхээр одоо ертөнцийн эзэн байгаа гэхээр бид нэр ертөнцийн эзэн бүтээсэн гэдэг. ертөнцийн эзэн бид нар яаж юуны үднээс бүтээсэн бэ гэвэл асар нэгүслийн үднээс бүтээсэн. Тийм учраас би ч гэсэн өөрөө бусдад ингээд асар нэгүсэл үүсэх ёстой юм байна гэсэн тийм бодол ингээд өөрсдөө төр. Тэгэхээр одоо ертөнцийн эзэн буюу одоо ингээд багш юм одоо тэр зүйл бүгдээрээ одоо уурын эрхэнд орсон тийм юм гэсэн бидний оюун дээр ерөөсөө бууддаг. Тэгэхээр ертөнцийн эзэн гэдэг бид нэр ингээд хүлээн зөвшөөрдөг хүн нь өөр дотор юу гэж боддог вэ гэхээр ертөнцийн эзэн гэдэг одоо тэр зүйлийг асрал нэгүслийн тийм мөн чанартай гэж тийм боддог. Тийм учраас өөрт нь асрал нэгүслийн тэр анхааран авал өөрөө ингээд анхааран авалыг хийгээд маш чухал байдаг ба. Тэгэхээр одоо бүхэл шашин одоо асрал нэгүслийг айлдаг маш сайн байгаа тэр нь. Тэгэхээр одоо тэр дотор сон бурхны шашин учраас одоо шинжил гэж айлцсан учраас тэгэл аяандаа ингэ шинжилээд тэгээ шинжилэх үеэс ухааны шинжилэлтэй ингээд харьцуулаад авах юм бол орхиод ухааны ингээд шинжилэлтэй ингээд таарж авах юм бол тэрийг ингээд ав гэж тэгж айлцсан байдаг. Тийм учраас одоо нагур жанаар одоо төв үзлийн 6 ном дотор зөвхөн ингээд ухааны үүднээс та ингээд эшийн үүднээс ингээд хааны гарны үгээс ухааны ихэнхдээ ингээд ухааны үүднээс ингээд нотлон болгосон хоосон чанарыг нотлон болгоцсон байдаг. Тэгэл одоо би биш шим бусад биш гэсэн одоо дайлемай шалемай гэсэн одоо тиймэрхүү үгэн дээр гэсэн дандаа ингээд ухааны үүднээс айлцсан байдаг. Тэгэхээр одоо энэ хоосон чанар гэсэн одоо ингээд ухааны үүднээс ингээд нотлон болгох хэвээр. Мөн одоо нагур жанагийн шав одоо арендов гэгэмбэр бас одоо умаа 400 гэдэг номон дээрсэн ухааны үүднээс нотлон болгосон байдаг. Мөн ингээд түүнээс хойш одоо ингээд ловон чоглон одоо ингээд цадмын номыг ингээд анхлан ингээд зохиож
одоо бурхан багшийн тайлбарласан цадмын нам буюу цадмаа гүндүү гэдэг намыг анхсан ингээд зохиосон юм аа. За түүний дараа одоо ингээд балдан чөдөг түүний дараа энэ цадмын шалгадаг ухааны ном буюу 7 аймаг савын намыг ингээд зохиосон байдаг. Тэгэхээр одоо энэ шалгадаг ухааны ном буюу цадмын намд энэ номон дээр үнэхээр мэрэгэн болсон одоо тэр одоо энтхийн мэрэгэн хоёр хүн бол одоо ловын чоглон балдан чөдөг хоёр юм аа. Тэгэхээр одоо энэ ертөнц хорвоо дээр одоо энэ болон наландрын одоо энэ шашныг ингээд одоо барьж явж байгаа хүн бол барьж явж байгаа одоо шашин бол одоо Солонгосын одоо улс байна мөн бас одоо ингээд санскрит хэлэн дээр одоо ингээд шэрээн буюу мөн төвд Монгол одоо ингээд бал наландрын одоо ингээд цогт наландрын ингээд одоо урсгалыг ингээд дамжуулж ингэж авсан ингээд шашныг ингэж барьж өгдөг ус орн юм аа. Мөн Шри-Ланк одоо Тайван, Таиланд тэргүү те одоо Балигийн одоо ингэж номыг ингэж голж ингэ үздэг байгаа. Мөн тэр дотор 3 сав аймгийн ном байгаа. Мөн түн дотор одоо ингэж Элтийн сав аймгийн ном нэх их байх баш. Мөн одоо Вена ёсондоо бол одоо ингэ зарим ялгаа их хөлгөнтэйгээ байна үхээс ихэнх нь одоо адилхан байдаг. Ихэнх нь одоо Вена ёсонд адилхан байгаа. Тийм учраас санскритийн одоо энэ цогт наландрын энэ шашны урсгалыг ингэж барьж байгаа улс орнууд энэ Бэлэг пирамидын судар байгаа. Өдөр бүрчлэн одоо ширнэн судрыг ингэж уншиж байдаг. Одоо тэр нь одоо санскрит хэлний ингээд дагаар нь одоо цогт наландрын ингээд урсгалыг барьж байдаг тийм улсууд байдаг. Тэгэхээр одоо энэ цадмын номыг ингээд санскрит хэлнээс анх нэг урсгал оруулахад бараг ингээд хятад хэлэн дээр бараг ингээд анх хөрүүлээгүй юм шиг байна лээ. Тэгэхээр бараг ихэнх нь одоо тэр цадмын номыг ингээд хятад хэлэн дээр ингээд орчууд хөрүүлээгүй байсан юм шиг байна. Тийм учраас одоо энэ ловын чоглон болон чөдөг хоёрын айлцсан энэ одоо шалгад ухаан буюу цадмын намдлын энэ номыг одоо төвд хэлэн дээр ингээд бүгдийг ингээд хөрүүлсэн байгаа. Мөн төвд өөрсдөө одоо энэ шалгад ухаан буюу цадмын намдал энэ номон дээр бүр ингээд чухалчлаад одоо түүнд одоо ингээд суралцаад одоо өрдөнтэй мэрэгэн гарсан мэрэгэн хүмүүс зөндөө гарсан байгаа. Мөн одоо чаваач үжи одоо эцэг хөвөн дэргүүтэй тэдгээр бүгд мөн цадмын намд буюу одоо ухааны номод одоо бүр ингээд чухалчилж ингээд одоо суралцсан байдаг. Тэгэхээр одоо энэ мөн одоо энэ цадмын ном буюу ухааны ухааны ном гэдэг бол төв үзлийн номыг отон болоход маш хэрэгтэй байдаг юм аа. Одоо төв үзлийн шалгад ухаан хоёрох одоо ингээд хамт ингээд явж байдаг гэж альцсан байдаг. Тэгэхээр одоо төв үзлийн номыг ингээд бясалгаж одоо ингээд төв үзлийг ингээд бясалгадаг тийм хүмүүс одоо ингээд шинжлэхийн үүднээс бясалгах хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр шинжлэхийн үүднээс бясалгахад одоо учиршлагын ном буюу цадмын намд гэсэн энэ ном маш чухал байдаг. Тэгэхээр одоо энэ төвдүүд бидний одоо ингээд хувийн ингээд номыг одоо бидний ингээд бицхэн бид манай улсын ингээд шашны ингээд аваад үзвэл тэгэхээр одоо энэ аваад үзэх юм бол энэ ухаалчирчлагын ном буюу энэ цадмын намдлын энэ олон номууд бот номууд бас маш олонтой гарсан байдаг. Тэгэхээр үүнийг бид нэр одоо ингээд одоо эзэн болох нь маш чухал юм шүү. Тийм учраас одоо энэ боломжтой зохиосон цамаа намдал буюу учиршлагын энэ номыг за үүний ишийг би одоо гэр эзэм дамбуу гэдэг хүнээс одоо ингээд авсан байгаа. Дараа нь лэрэн бүч юу гэж ялсан байж ирэхлээр шөнүлэн морин бүчээр намдлын одоо ингээд төвтөрсөн тийм юу ном байгаа. Мөн ирээдүйд одоо Кенжин дөржижин одоо бүгдээр ингээд айлч чадвар гэж ингээд бүлгээр нь ингээд гаргасан тийм зүгээр нь ингээд одоо ишийг ингээд аваад өгөх юм бол их маш зүгээр байна гэж айлцсан байдаг. Тэгэхээр би ингээд одоо энэ дээрээ одоо ингээд ишлүнгийн
өгөхөсрөө би та нарыг ингээд хэвлээ гэж хэлсэн. За энэ цадмын намтлын номон дээр Шалунгийн би Күнэл Марын бүчээс Күнэл Иргэнцэн Дамба гэдэг хүн одоо багшаасаа үнийг ингээд сонсч байсан. Тэр хүн ханаас сонсч байсан бэ гэхээр би сайн мэдэхгүй байна. Одоо нэг гандаа жанзээ тавцангийн гівш нэг одоо цагаан сарын үед одоо хамгийн сайн хоёр ном нь одоо ингээд хоёр лам нэг ном хаялцдаг байсан. Тэгэхээр тэр гандын жанзаа талцангийн хам болонгод гэвш болоод олон жилийн дараа ингээд хам болсон хүн байдаг. Тэгэхээр нөгөө нэг хүн болонгод ламал усан нэмэ гэдэг хүн болонгод жоохон тийм 50 хүн байсан. Тэгэхээр тэр хүн болгонгоор одоо тэр Кевчларын би дотор хамгийн сайн болохоор такслыг бол үнэхээр сайн хайдаг байсан. Тэгэхээр нэг удаа тэр хүн таксл хайж явах та би одоо ч гэсэн сайн бодож байна. Тэг одоо ч гэсэн борж тэр нөгөө нэг ингээд өөр тэр нэгэд нар тусаад бүр өөр ингээд хичээд зүтгээд ингэж хайж яасан би тэрийг одоо сайн санддаг. Чикангийн хам Ташлумбийн хам тэр хүн бас байсан. Иргэнцэн Дамби хаанаас олсон бэ гэхээр Чикан Дамбу юм уу эсвэл түрүүний тэрсэн гандын жазаа гэвш энэ хоёрын айл нэг нэ би сайн санахгүй байна. Бараг тэр нэг Иргэнцэн Дамбагийнсан асуу сонсон энэ тэр гандын жазаа гэвш эсвэл тэгээ тэр хүний сонсон тэр Чикан хам байсан. Эсвэл тэр одоо тэр нэг Күнэл Иргэнцэн Дамба гэдэг хүний сонсон тэр гандын жазаа гэвш түүний сонсон үнэн одоо Чикан хам тэр хоёрын байсан би сайн санахгүй байна. Да цамуу гүндүү гэдэг номыг би Давин цамуу гүндүү номыг одоо энэ тахлын өгүүллийг би өдөр бүр ингээд аврал одуулахдаа өдөр бүр ингээд бодож байгаа. Энэ үнэхээр одоо ингээд маш надад их тусалж байдаг. Тэгэхээр ингээд богд зонхооч гэсэн энэ цамуу гүндүү гэдэг энэ номны одоо ингээд тахлын өргөлийг ингээд уншчээ гэж айлцсан байдаг. Тэгэхээр Сажээ хамб тэгэхээр тэр хүн эхлээд ингээд ном үзэж байгаа сүүлд одоо ингээд төвдөд ингээд эрхчлээг алдаад ирэхэд ингээд шорон дороо сүүлд ингээд энэ тэгэд ирсэн байгаа. Тэгэхээр тэр хүндээ би анх ингээд уулзж явах үст тэр өрөмбөчөөр ямар одоо ингээд одоо юу айлцсан бэ гэж бид тэр ярилцах үст. Одоо жугба балдан таваадаг би умаа жугба түүний тайлбар буюу одоо цам энэ хоёр номны одоо ингээд иш төв байгаа гэж айлцсан. Тэгэхээр би энэ хоёр номыг ингээд энэ хүнээс ишлүүнгэнд авч чадахгүй бол би одоо ингээд одоо хэрэг гарахгүй байна гэж одоо тэр хүнээс би одоо ишлүүнгэнд авч яасан. Лавду түрүүний тэр хэлсэн номны нэг ном нь Лавду гэдэг ном байгаа. Мөн одоо энэ одоо Майдар бурхны зохиосон энэ 5 номыг зөвсөн Күнэл Иргэнцэн Дамба гэдэг хүнээс би энэ одоо ишлүүнгээ авсан байгаа. Мөн дөдөжин зүтлама ажид намны Иргэнцэн Дамба одоо Күнэл Иргэнцэн Дамба гэдэг хүн би ишлүүнгээ авсан. Одоо жансаг бол би Ирэмбүчэгийн өмнөөс ингээ авсан байгаа. Мөн одоо тэгэхээр одоо энэ цомрлог одоо энэ тэгээд жижүүний энэ одоо жонжиг ч юм уу лавдүй тэгээд эдгээр номуудыг энэ 6 ном байгаа энэ эдгээрийг бүгд нь одоо ишлүүнгэд би одоо ингээд авсан байгаамаа. Тэгэхээр гадам одоо номч буюу одоо Шүмбова гэсэн
одоо ингээд байхгүй байна. Тэгэхээр одоо ингээд байхгүй зүйл дээр үедээ байсан тэрийг одоо би ингээд сэргээж чадах юм болов уу гэж одоо сэргээх хэрэгтэй юм байна гэж одоо ингээд бодоод байгаа. Тэгэхээр би тэр Римбучигээс одоо цамуу гүндэг гэдэг номын бас ишлийг ингээд авсан юм аа. Тэгэхээр одоо тэр Римбучигийн бас ингээд намдлын бас ингээд зүйл тайлбарлажсан байгаа. Бас намгай гэдэг номны бас зүйл тайлбар байгаа. Бас эргэтэг гэдэг номны бас ингээд зүйл тайлбарууд байгаа. Одоо ингээд гол номлол болсон ингээд гол номлол болсон 3 одоо цамын ухааны ном мөн одоо цамуу гүндүү гэдэг энэ 4 номны ингээд зүйл тайлбар ингээд тэр хүн Римбучи хүний ингээд зүйл тайлбарыг ингээд би ишлүнгийн одоо би бас ингээд авсан байгаа. Мөн одоо ингээд ухааны чимэг болсон одоо Ж гэндэнд анхдугаар далайн наймын зохиосон ухааны чимэг мөн одоо хайд Римбучигийн зохиосон одоо 4 одоо дэвдэн ижим мөсөл гэдэг энэ номын ч гэсэн одоо үнэхээр маш чухал номнууд. Одоо шалгадаг ухааны буюу эргэтгэгийн одоо мөн одоо ишлүнгийн ч гэсэн авсан байгаа. За өнөөдөр энд одоо шалгадаг ухааны цадмын ном одоо ингээд эхлүүлээд энэ ташлын хийдэд одоо тамжичин ба гендер одоо тэр хүн бол одоо цадмын номыг ингээд одоо ингэж үзэх юм одоо хэд байгаас үнэхээр тэм нийтийн бус байгаа. Тэгэхээр одоо богд зохиоч гэсэн одоо тэр тамжичин ба гендэнд бүр айлцсан байдаг. Чи цадмын ухаан буюу энэ шалгадаг ухааны одоо энэ ухаанд бүр ингээд сайдэр ингээд сонс санах ингээд үйлдэх хэрэгтэй гэж айлцсан байдаг. Тийм учраас одоо энэ дашилмд тацанд одоо энэ цадмын ном буюу одоо энэ шалгадаг ухааны номод бүр их хүчтэй ингээд суралцдаг тийм одоо ёс заншил дээр үеэсэн тогтсон байгаа. Тийм учраас одоо дашилмд одоо ингээд цадмын ухааны ном буюу шалгадаг ухааны номыг одоо ингээд айлтгах талаараа би одоо бүр их ингээд найдлага ингээд дээр үеэсэн тавьсан. За тийм учраас та нар ч одоо ингээд зүйл тайлбар одоо ингээд миний айлгаж байгаа ингээд номнуудыг ингээд бүр ингээд олон хэвлүүлсэн байна. За тэгээ маргаашнаас ингээд амрын их бод мөрийн зөргөө ингээд үргэлжлүүлээд энэ жил ингээд заавал ингээд дуусгана. За тэгэхээр одоо өнөөдөр энэ цадмын ном буюу одоо энэ шалгадаг ухааны номыг эхлээд ингээд орхино. Тэгээ дараа нь ингээд цаг гарвал ингээд өнөөдөр ихсэн ном ингээд дараа нь ингээд үргэлжлүүлнэ. За тийм байна. Тэгээ ямар ер нь бол би ингээд намдлыг одоо цадмын ухаан буюу шалгадаг ухааны ном би ер нь ихсэн тийм одоо их болгоогоогүй. Тэгэхээр одоо ингээд дээр үедээ би ном үзэж байгаа үедээ пирамид одоо тэгээд мөн одоо Абдрама Вена гэсэн энэ дөрвийг ингээд үзээд гівшулахын өмнө одоо энэ цадмын ном буюу шалгадаг ухааны номыг үзсэн юм аа. Одоо надад ингээд ном хэлдэг байсан Сэрэжигийн гівш одоо Монгол Ойдоо цогны гэдэг ном хүн Ойдоо цогны гэдэг хүн одоо ингээд намдал гэдэг одоо энэ болон чөтгөн зохиосон намдал гэдэг номыг одоо бүр цээжтэй байсан. Бас Монгол лувсан гэдэг тэр хүн болонгууд одоо ингээд номын ойлголт тийм сайн бичсэн ухаан маш тийм хурц ухаантай байсан. Тэр хүн урд нь мөр нэлээд урд. Тэр хүн юу гэж айлцсан гэхээр одоо энэ цадмын ном буюу энэ намдал гэдэг номыг эхнээс нь дуустал үгийн тайлбар хийсэн бараг гараагүй гэж айлж байсан. Би танарт бас нэг түүх яриа. Ген чигмэл гэдэг хүн далай шиг одоо ингээд одоо иш товын надад өгөөч гэж айлцсан байна дэшин. Тэгэхээр би ирнэ гэж хэлсэн, болно гэж хэлсэн. Тэгэхээр одоо тэр иш тов гэдэг нийтийн бус тэм нэг өх тийм юу байдаг. Тэгэхээр тэр нь юу юм бэ гэхээр би та нарт би чамд ишин өгье чи тайлбарыг нааш нь ингээд буцаагаад хэлгэж би ингээд айлтжсэн гэдэг чинь. Үнэхээр одоо ингээд аврал одоо ингээд маш тийм сайн хүн байсан. Мөн одоо Юмдан савь дүлмэ гэдэг номны одоо ингээд бас иш товыг ингээд айлдаж байсан. Ишийг ингээд олж байсан.
Мөн одоо энэ Тангай Лэгшиднэн бүх гэдэг бог зөнхөө зохиосон энэ номыг чсэн бас ингээд иш лүнгийн авч байсан. Мөн одоо энэ Заштагчин гэдэг номны бас одоо иш лүнгийн авч байсан. Тэгэхээр тэр үест ингээд умаа талдаг гэдэг үестээр би одоо ингээд хоосон чанарын үестээр жоохон ойлголт аваад бүр сэтгэл ингээд дуршаад маш сайхан ингээд болж исэн. Тийм учраас би одоо тэгэхээр надад ингээд маш сайхан сэтгэл төрж исэн. Тэгэхээр ингээд та нар ингээд ном үзэх нь маш чухал юм шүү. Ингээд сэтгэлдээ ингээд бүр ингээд дуршил төдөл ингээд дадуулаад сэтгэлдээ ингээд үүсгээд сэтгэлээрээ ингээд бүр ингээд дуршаад ингээд үзэх нь маш чухал юм шүү. Та нарын багш нарын ч гэсэн ингээд та нарт ингээд сайн ингээд хэлэх ёстой. Асан та нар мэдэж байна уу гэдэг. Тэр хүн юу гэж альцсан гэхээр ингээд зөвхөн ингээд бэлэг пирамид одоо парчин ингээд үзэж явах үстэй ингээд их борид моримын зэрэгтэй ингээд хооронд нь ингээд найруулад ингээд анхаа ингээд боддог байсан гэдэг чинь. Тэгэхээр одоо энэ бэлэг пирамидын ном гэдэг нь маш чухал. Түүний одоо ингээд үр дүн буюу түүний ингээд үдсний хэрэг нь юу юм бэ гэхээр одоо сэтгэлийг номгодох юм аа. Одоо Чалцуудармаар ингээд Намшид Нэмбужин гэдэг номон дээр ч гэсэн одоо ингээд ондогжин гэдэг одоо майдрын зохиосон майдэр бурхны зохиосон ил тонохын чимэг гэдэг номыг ингээд тайлбарлаад ингээд явж байгаа үстэй зарим зэрэгтэй ингээд бодмөрийн зэрэгтэй ингээд найруулад ингээд айлцсан ингээд байлсан байдаг. Тийм учраас ингээд та нар бүгд номоосаа үзээд ингээд сэтгэлээ номгодохын тухайд ингээд ном үзэх хэрэгтэй. Тэгэхээр ном үзэх нь маш чухал юм шүү. За ямар ч үнэхээр ярих юм бол одоо бидний сэтгэлд байгаа нэсон хэсдэг бол бүр ингээд одоо тийм бүр ингээд даварцсан тийм байдаг. Одоо түн дээрийг одоо ингээд цааш нь ингээд жоохон дарах байхгүй болох зүйл юу юм бэ гэхээр одоо ингээд номон дээр гарч байгаа зүйл юм аа. Тэгэхээр одоо энэ бид нэр одоо энэ бурхны дээд үнэмийг үзчихэж одоо өөрөөс нь сэтгэлд байгаа нэсванаас ингээд цааш нь дарж буцаад ингээд нааш нь гарахааргүй тийм болдог. Тэгэхээр би ингээд ер нь бол хэлдэг суралцах хэрэгтэй, бурхны шашинд суралцах хэрэгтэй гэж. Тэгэхээр одоо тэр зөв бурууг ингээд ялгасан тийм одоо бэлгүүн ингээд ухаанаар ингээд бүгдийг бид нар өөрсдөө ингээд хэрэглэх ёстой. Тэгэхээр тэдгэрийг бүгдийг ингээд хэрэглээд ингээд бодоод тэгээд өөрийн сэтгэлд байгаа муу сэтгэл төр нэсванаас уур шунал тэрийг ингээд аяандаа ингээд баг болох ёстой. Тэгэхээр та нар одоо ингээд хятад ингээд тийм хятад ингээд одоо бурхны шин томас амитобо гэдэг ингээд хэлээд ингээд залбираад байдаг. Тэгэхээр нэг сэтгэл дотор нь ингээд номоо бүтээхгүй зүгээр ингээд нэг амитоби гэж ингээд ухааныг үлчээд ингээд бусдад ингээд юм өргөөд өөрийн сэтгэлдээ нэг номыг ингээд бүтээхгүй ингээд тэгээд яваад байгаа юм шиг харагч үздэг. Тэгээд ингээд нэг амитобо гэдэг ингээд залбираад ирэнгүүт нөө сайн шив гэдэг ингээд нааш ингээд оруулаад ингээд тэгэж ингээд болохгүй шүү гэ. Тэгэхээр ингээд нөгөө би ингээд хятадуудад ингээд хэлдэгэ та нар ингээд яадаг мөнгө ингээд авчраад амитобо гэдэг ингээд төвдөө ингээд ламдарт өгөөд ингээд нөгөө мөнгөө өргөнгүүд нөгөө төвд ламдар ингээд баярлаад сайн шив гэдэг ингээд оруулаад байдаг. Тэгэж болохгүй. Та нар хэрвээ ингээд бурхны шашныг хүндэлж ингээд байгаа бол ингээд төвдөө ингээд лам мэргэд ингээд хүмүүсээс ингээд номыг ингээд асуух ёстой юм аа гэд би ингээд тэгж айлдгаа. Тэгэхээр одоо ингээд төвдөд бурхны шин дэлгэрээс өмнө одоо хятадд ингээд 300-400 жилийн өмнө ингээд бурхны шин дэлгэрсэн байдаг. Тэгэхээр одоо ингээд хятадын ингээд хэл дээр бурхны шин ингээд одоо сургаалууд бүгдээрээ байгаа. Тэгэхээр одоо ингээд төвдийн хэлэн дээр ингээд айлцсан ингээд бурхны сургаалууд маш ингээд хэрэгтэй, маш чухал зүйл ээ. Тийм учраас та нар суралцах хэрэгтэй байгаа.
одоо наландрын ингээд залгамжид одоо ингээд үргэлжил ингээд шашин бол учир шалтгааны үүднээс одоо ингэж явах хэрэгтэй байгаамаа. За тийм учраас одоо энэ цамаа гүндүү би одоо энд цамаа гүндүү тэгээд мөн боломжтой зохиосон цамаа намил цамаа иргэдэг цамаа эдгээр одоо ингээд ижлүнгийн ингээд би ингээд та нарт өгөө ингээд өнөөдөр шүтэн барилгын үдээс би ингээд эхлүүлээд ингээд орхиё.